та за сайн байна. Ямар ч байсан энэ 10 дулааны станцыг шийднэ гэж байгаа юм бол. За тэр Баян онгор Өөранга Аранга Төв аймаг хизээ орох юм бэ? Тэдэнд одоо дулааны станц орно гэж та хэлжүүл сайн байна. За хэлэх ёстой байх л та. Ажиллаар өсөж байгаа хүний хувьд. За тэгээ нэг үн тарифа нэмж ард түмэн дээр ачаа өрүүлдэгэ болчихоо. Эхлээд та нар тэр авилга хулгаатайгаа тэмцээ. Тэр эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөөд оруулчаа те ингүүл бас нэг тохируулга хийгээд явчмаар байгаа. Тэр гаднаас одоо үнэтэй ийм хөдөлж авч ордог эрчим хүчний их үүсвэр хөдөлж авдаг болоо. Угаасаа одоо боломж болцоо их үүсвэр нь байна. Тэгээ танааханд нэг ийм байна л да. Энэ Монгол ардын нам өөрөө чадахгүй явж ирчихэл тэгээ нэг хүн ам дээр нэг тэгсэн гисэгээд ачаа өрүүлчихдэг. Тэгээд өөрөөсөө зайлуулдаг. Үгүй үү. За яаруулах вэ? Надлаг сайд. За яг 100 гамбадаг шөнө саяын таны асуусан тэр шийдлийн хариулт улсын төсөв тусгаж байгаад 10 аймгийн төслийг цаг алдахгүй явуулъя гэсэн шийдэл дээр засгийн газар дээр хүрээд тогтоолно гарсан. Энэ юу гэсээгөө гэхээр газаадын дээл тусламжийнхаа төслийг үргэлжлүүлэхээс илүүтэй улсын төсөв дээр тусгаад явах юм бол хурдан шуурхай байна. Тийм болохоор 28 оны 1-р улиралд энэ 10 аймгийн төслийг одоо 47% явж байгаа гүйцэтгэлийг гүйцэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа. За тэр хүн нам альч нам хамаагүй ерөн зөв бидний хувьд бол энэ эрчим хүчний салбарын асуудал шийдлийг хариуцлагатайгаар дааж аваад хэрэгжүүлж чаднаа. Энэ дээр бол ямар ч одоо юу гэдгийг зовлон тоож асуудал байхгүй, мэдэхгүй чадахгүй юм байхгүй. Асуудал бол тов тодорхой харагдсан байгаа. Энэ дээр зөвхөн харин манай их хурлын гишүүдийн зүгээс нэг л юм хүсэж байгаа. Тэгэхээр эрчим хүчний энэ эмзэг асуудал дээр одоо улс төржилгүй, талцалгүй